боломж байгаа бол. Худах уу. Тэр нь ч нөгөө видео тоглоомоос хайртай юм шиг л шин. Ямар ч байсан би яацаа үзнэ. Хай нөгөө юу л да. Би чамаа эртнээс харж исэн. Тэгээд энэ миний допами хүлээж аваач. Тийм ихчлээ тагч. Losers. Харчи. Hey girl. Хаяа надтай цуг гарч юм арай. Энэ миний допами. Нөгөө уучлаарай би өөр хүнд ярьт. Энэ сургуульд хар тамхи байхгүй бас стил зандан баг штт. Энд надаас илүү допами гэж юу вэ? Хараа явах уу? Ана клуб тавтай мэрл. Гүй чи ядаж ганц дарчгалтай хөөе. Мэдээж хүн болгон л хүүхдээ багаас нь чихрийг хэдлэхийг сургадаг. Гэхдээ яг үнэндээ чихэр идэх дургүй хүн гэж байхгүй шүү дээ. Хэрвээ та чихрэн дургүй гэж бодож байгаа бол таны идж байгаа бараг бүхэл зүйлд чихэр агуулгадаг гэдгийг бодоод үзээрэй. Хүн яагаад чихрэн тийм дуртай вэ гэвэл хэд хэдэн шалтгаантай. Нэгт эволюцийн явцад жимс ногоо гэх мэт чихэр агуулсан хоолнууд нь мах шиг олоход хэцүү биш. Аюулгүй бөгөөд нүүрс усны хэрэгцээг нь хангадаг байсан учраас эрт үеэсээ л чихэр гоёгийн хүсэл хүний генд шингэсэн гэж хэлж байна. Хоёрт чихрэн тархид маш хурдан тэжээлэгдэг учраас тийм их хэмжээний допамин ялгаруул шат. Тэгвэл үнэхээр чихэр бидний бодсон шиг дайсны тал биш байсан гэж үү? Хүн хэрвээ 1 жилийн турш зөвхөн чихэр идэд байвал юу болох вэ? Эхний хэдэн өдөр чамд тэр чихтэл ирч хүч мэдрэгдэж толгойч сэрэг болох бол. Учир нь өмнө хэлсэнчлэн бидний хэрглэж байгаа бүх төрлийн нүрс ус задраад цуснд глюкоз буюу сахар болж очино. Үүнийг шимж тархинд энерги болгон авна. Хэдийгээр сахар тархинд энерги өгч байгаа ч муу тал нь хэтэрхий их допамин ялгаруулдаг. Допамин гэдэг нь хүн даад жаргал таашаал өгдөг даавар бөгөөд хэтэрхий хэмжээгээр ялгаруулад байвал хүний өдөр тутмын амьдралын жижиг допаминууд болох хоол идэх, ном унших, гэрийн даалгавар ажил гэх мэт зүйлсээс ямар ч зад жаргал мэдрэхгүй. Нэгсэндээ юу ч хийх хүсэлгүй болж донтуулдаг. Яг хүн тарьсангүй өөрч зарим хүний үед чихрийн эргэлэн бүр кокаиноос ч илүү допамин ялгаруулж донтуулдаг байна. Допамин донтолт хоёр яагаад хоорондоо холбоотой вэ гэвэл хүн анх видео тоглоом тоглох, тамхи татах, хүн маш амттай зүйлийг анх удаа идэх үед өмнө нь хизээч мэдэрч байгаагүй их допамин ялгардаг. Энэ мэдрэмжээ дахиж мэдрэн гэж найдаад дахин хийдэг бөгөөд үүнийг донтолт гэдэг гэж ойлгож байна. Харин донтолт депрессийг дагуул. Юу ч хийсэн тэр донтчихсан байгаа зүйлтэй дүүцэх допамин ялгаруулж чадахгүй байгаа учраас хүн амьдрах хүслээ алддаг. Иймээс чи өдрөө болгон хэмжээгээр чихэр идэд байвал бие махбодосоо ч өмнө сэтгэл зүйчийг хүч эхлэх болно. Гэтэ мэдээж өмнө л гэсэн болохоос биш бие махбод учраа охирч харьцуулшгүй л те. Энэ бичлэг дээрх шиг өдрөө болгон чихэр идэхгүй байсан ч чихрийн хэд хэрэглээ хангалттай аюултай. Өмнө хэлсэнчлэн бидний идэж байгаа бүх зүйлд л сахар агуулгадж байдаг учраас хүн хоол идсний дараа цусндах сахар нь байн өсөж идэг. Иймээс хоол идэхээс 30 минутын өмнө ногооны шүс уувал энэ нь цусндах глюкозыг багасгаж хэвийн хэмжээнд барьж чаддаг байна. Тиймээс та бүхэнд хагами шүсний нэгэн төрөл болох цэвэр ногооны шүс болон жимс ногооны холимог нийл жимсний шүс, манго жимсний шүс, хүн оригинал шүс нарыг танилцуулж байна. Эдгээр шүүснүүд нь бүгд л цуснд дэх сахарыг зохицуулж таныг зүрх судасны өвчин болон бусад зүйлсээс урьдчилан сэргийлж чадхаас гадна мөн жимс нь танд хэрэгтэй хэмжээний байгалийн сахарыг агуулсан байдаг учраас заавал химийн аргаар гаргаж авсан сахарыг хэрэглэх шаардлагагүй болох юм. Харин сараас их хугацаа өнгөрөхөд арьс чинь унжиж, бие чинь сүлдэж, дархлаа ч унаж эхэлнэ. Учир нь чихэр нь хэдийгээр тархинд дайжгүй энерги өгч чадаач биед чинь хангалттай хэмжээний амин дэм эрдэс бодисыг өгч чадахгүй. Мөн би чи яаж чих инсулин ялгаруулсан? Цусндах глюкозыг бүрэн боловсруул шингээж чадалгүй. 2 дугаар төрлийн чихрийн шижийн хаяанд ирэх бол. Бас өдөр болгон хэд хэд удаа шүдэ угаадгүй юм бол 2-3 сар өнгөрөхтөл шүд чинь сэхэл авахааргүй болтлоо цорох бол. Учир нь чи чихэн дуртайтай адил бактериуд ч нугасгүй. Шүдэн чинь наалсан чихрийн үлдэгдүүд бактериудын үдийг аачна л гэсэн үг. Чихрийн бүтцээрээ глюкоз, фруктоз гэсэн хоёр нэгжээс бүрддэг бөгөөд глюкоз нь хүний цуснд очиод цаас задардаг бол
Хэрэгтэй үзэн заавал илгээр дамждаг учраас хэдэн сар зөвхөн чихэр идээд байвал энэ нь хит их ачаал үүсгэж илхийг өөхлүүл. Данга цогтруулах ундаа л илхний дайсан биш ээ. Бас нэг жил байтугай хагас жилж амьдарч чадах уу гэдэг эргэлзээтэй. Нэгэн дурсалтанд оролцогчдын өдөрт иддэг чихрийн хэмжээг ердөө 10-аас 25%-аар л нэмэгдүүлэхэд зүрх судасны өвчлөл үүсэх магадлал 30%-аар нэмэгдсэн байна. Иймээс өдөр болгон зөвхөн чихэр идээд байвал юу болох нь ойлгомжтой. Мөн 2014 онд бас л нэгэн дурсалтанд оролцогчдын эмэн гэхээр 60 хоногийн турш өдөр бүр 40 албаг сахар идсэн бөгөөд үр дүнд нь 9 кг нэмж би энэ 2 дугаар төрлийн чихрийн шижингийн өмнөх шатанд орсон байна. Эдгээр туршилтуудаас эрдэмтэд сахар нь хэтрүүлэн хэрэглүүл давснаас ч аюултай гэсэн дүгнэлтэнд хүрсэн бөгөөд эцэст нь илэрхий жилийн турш зөвхөн чихэр идээд амьд үлдэх баталгаа байхгүй гэж хэлж байна. Өгийн нэг жил арай л урт хугацаа байх л та. Тэгвэл ганцхан минут. Ганцхан минут юу ихэ гэж юу? Чи арьсгүйгээр ганцхан минут эсэж чадах уу? Энэ бичлэгээс үзээрэй.